Өвсгөл аймгийн ерөнхий боловсролын эрдмийн талаа сургуулийн математикийн багш, боловсрол судлалын магистр, зөвлөх багш Жаминдор Жовхтой Болормоо 1974 онд Цагаан улс өмнө төрсөн. 1996 онд Харахангай аймгийн багшийн сургуулийг төгссөн. 30 дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байгаагаас багангийн багшаар 3 жил, сургалтын менежерээр 2 жил, захирлаар 2 жил, математикийн багшаар 23 жил ажилласан байна. Шагналлуудаас дурдвал Өвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Өвсгөл аймгийн засаг даргын жоох бичиг, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, багшийн агаалтаар боловсролын яамны 90 жилийн хавьтаал Монголын эмэгтэйчүүдийн холбооны үндэт тэмдэг, Өвсгөл аймгийн шилэг багш, Өвсгөл аймгийн оюунлаг багш, хөдөлмөрийн үндэт таал сургуулийн шилэг багшаар 8 удаа шалгарч байсан. Багшийн гаргасан амжилтуудаас дурдвал 2018 онд Улсын математикийн олимпиадын аварга, Бүсийн олимпиадын 3 удаагийн аварга, 2 удаа мөнгөн медаль, 2 удаа хүрэл медаль, аймгийн математикийн олимпиадын 6 удаагийн аварга, 4 удаа мөнгөн медаль, 4 удаа хүрэл медаль, сургууль мужуулалтын уралдаанд 2 удаа сургуультай тэргүүлж аймагт дэд ба гутгаар байр. Бэлтгэсэн шанар нь олон улс, бүс, аймгийн олимпиадад сүүлийн 10 жил алтан медаль 102, мөнгөн медаль 145, хүрэл медаль 142, тусгай байр 117 хүртсэн. 2019 онд Бүгд найрамд Солонгос улсад багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж, Монгол эх орноо таниулж, үндэсний өв соёл түүх ахуйгаа сурталчлах хичээлийг Томо мужийн 1-6 дугаар ангийн 30 бүлэг 2 цэцэрлэгт нийт 82 цагийн хичээлийг зохион байгуулсан. 2025 онд аймгийн хүмүүний хөтөж багшаар шалгалсан. Стэрхээ шалгалтын 8 дахь жилдээ бэлтгэж байгаа. 2008, 2009, 2019, 2023 онд бэлтгэсэн сурагчдад математикийн хичээлээр аймагт тэргүүлсэн. 2009 он стэрхээ шалгалтын 38 сурагч бэлтгэж хэмжээст онооны 671 дунджаар улсад 6 дугаар байр. 2019, 2023 онд аймагт 1-р байр. 2009 онд математикийн хичээлээр 800 авсан шав Ж Марлмаа дэлхийн шилдэг сургуулиуд 3 төрөйг бэлтгэсэн. Харвард их сургуульд 100% бэлтгэл суралцж байна. Нийт 16 сурагч математикийн хичээлээр стэрх шалгалтанд 800 удаа шалгагдсан. 2023 онд 12-ын байнгын даан төгссөн ба математикийн стэрх шалгалтанд 38 сурагчийг бэлтгэж хэмжээст онооны дундаж 649 оноор аймагт тэргүүлсэн. Хариуцлагатай төгсөгч онлайн шалгалтын үр дүнгээс. Сайн байцгаана уу? Өвсгөл аймгийн эрдмийн талаа сургуулийн математикийн багш Болормоо байна. Мөрөн сумын нэрэмжит математикийн бие хариуцлагатай төгсөгч цахим сорилго нэгийн анализыг та бүхэндээ танилцуулъя. За цахим сорилго маань даалгаврын блюпринтийн дагуу боловсруулагдсан. За энд бол сэргэн санах түвшний даалгавар 8 даалгавар боловсруулснаа суралцагчдын гүйцэтгэлийн хувь нь бол 56.8%-тай, ойлгох түвшний 12 даалгаврын гүйцэтгэлийн түвшин нь 39.5%, хэрэглэх түвшний 12 даалгаврын гүйцэтгэлийн хувь нь 36.7%, задлан шинжлэх түвшний 8 даалгаврын гүйцэтгэлийн хувь нь 30.3%, нийт 1140 сурагчийн дундаж гүйцэтгэл 36.3%-тай дүгнэгдсэн байна. Эндээс анхаарах шаардлагатай даалгавар бол хэрэглэх, задлан шинжлэх түвшний даалгаврууд доогуур түвшинд нэмэгдсэн байна. Үүнээсээ агуулгын хувьд авч үзвэл дараах хоёр агуулга анхаарах шаардлагатай гэж үзлээ. Үүндэгдүгээрт тригонометри ба геометри агуулга. Энэ агуулга нь нийт 100 онооны даалгаврын 28%-ийг эзэлж байгаа. За цуглуулах ёстой оноо бол 31920, цуглуулсан оноо 11065, дундаж гүйцэтгэл 34.6%, анхаарах шаардлагатай агуулга огторгуйдах вектор агуулга байсан байна. Дараагийн агуулга магадлал статистик агуулга. Энэ агуулгын эзлэх хувь нь 18%, цуглуулах ёстой оноо 20520, цуглуулсан оноо 6613, дундаж гүйцэтгэл нь 32.2%-тай байсан байна. За анхаарах шаардлагатай агуулга нь давталттай хэсэглэл магадлал сэдэв байсан байна.
За сурагчдын доогуур гүйцэтгсэн дасгал даалгаврын бодлогыг та бүхэндээ хүргье. Хамгийн бага гүйцэтгэлтэй дүгнэгдсэн даалгаврын нэг бол 15 дугаар дасгал даалгавар байсан. Дасгал бодлого нь цэг S тэнцүү Т 3 Т-ийн квадрат дээр нэмэх нь 2-ыг хуваах нь Т нэмэх нь 2Т хасах нь 8 хуулиар хөдөлж байв. За хугацааны Т тэнцүү нэг агшинд ямар хурцтай байх вэ гэсэн ийм дасгал даалгавар байсан. За замаасаа уламжлал аваад бол хурд гарна. За энд бол зам нь өгөгдсөн байгаа гэсэн үг. За эндээс замаасаа уламжлал авахаар бол S штрих Т тэнцүү 6Т-гээс хасах нь 2-ыг хуваах нь Т квадрат нэмэх нь 2. За ингээд замаасаа уламжлахаар хурд гарч байгаа. За ингээд хурд Т1 нөхцөл дэх хурд нь бол 6 гүрчгэн 1 хасах нь 2-ыг хуваах нь 1-ийн квадрат дээр нэмэх нь 2 тэнцүү 6. Эндээс бол Т тэнцүү 1 агшин дэх хурд нь 6 гарсан байна. За энэ дээр ямар зүйл дээрээс болоод ингээд сурагчид энийг бол сайн мэддэг агуулга байгаа. Тэгээ яагаад алдсан бэ гэхлээр дараах зүйлийг анхаарах шаардлагатай байна. Энэ нь юу вэ гэхлээр интеграл 1-ийг хуваах нь x д x нь бол натурал логарифм x дээр нэг нь z тэнцүү. Харин 1-ийг хуваах нь x-ийн уламжлал маань хасах 1-ийг хуваах нь x квадратаар тэнцүү байдаг. Эдгээр зүйлийг юм солих алдаа бол гардгаа. Энэ зүйл дээр бол анхаарах шаардлагатай гэж үзлээ. Дараагийн бодлого бол айлгуур агуулгын бодлого байгаа. Логарифм 3 суурьтай 3x дээр нэмэх нь 2 логарифм 3 суурьтай x-ийг үржих нь логарифм 9 суурьтай x-ээс асах нь логарифм 3 суурьтай 3 тэнцүү тэгштгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол гэсэн бодлого байгаа. Гүйцэтгэлийн хувь нь 29% гүйцэтгсэн байна сурагчид. За бодлогонд юуг анхаарах ёстой вэ гэхээр логарифм 3 суурьтай 3x нь логарифмын чанараар логарифм 3 суурьтай 3 дээр нэмэх нь логарифм 3 суурьтай x-тэй тэнцэх өгөөд эндээс логарифм 3 суурьтай 3 нь логарифмын тодорхойлолт чанараасаар нэгтэй тэнцэнэ. За мөн дараа нь 2 дугаар нэмэгдэхүүн болох 2 логарифм 3 суурьтай x-ийг үржих нь логарифм 9 суурьтай x нь суурь нь бол суурийн зэрэг нь бол юу вэ гэхээр логарифмынхаа урд хуваарьт гарч ирэх ёстой. За эндээс бол 9 3-ын квадрат. Тэгэхээр 9 маань энд байгаа энэ 9 маань бол 3-ын квадрат. 9 суурь маань 3-ын квадрат суурьтай x болж ингэж хуурах хэрэгтэй байгаа тийм ээ. За эндээс болохоор энэ 3-ын квадрат зэрэг маань за логарифмын тэмдгийнхаа өмнө хуваарьт ингэж гарч ирсэн байх хэрэгтэй. За эндээс бол 2-2 маань хураагдаад тэгштгэл маань ямар хэлбэр шилжиж байна вэ гэхээр 1 дээр нэмэх нь логарифм 3 суурьтай x дээр нэмэх нь логарифм 3 суурьтай x-ийг үржих нь логарифм 3 суурьтай x-ээс асах нь 1 тэнцүү тэг болно. Өөрөөр хэлбэл логарифм 3 суурьтай 3 маань нэгтэй тэнцүү. За үүнийг анхаарна. За эндээс тэгштгэл маань логарифм 3 суурьтай x дээр нэмэх нь логарифм 3 суурьтай x-ийг үржих нь логарифм 3 суурьтай x тэнцүү тэг болж байгаа. За эндээс ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргаад за тэгээд эндээс үржүүр маань тэгтэй тэнцэнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ядаж нэг үржигдэхүүн маань тэгтэй тэнцэх ёстой. Эндээс үржүүр тус бүрийг тэгтэй тэнцвүүлэх юм бол дараах хоёр тэгштгэл гарна. Логарифм 3 суурьтай x нь тэгтэй тэнцүү, логарифм 1 дээр нэмэх нь логарифм 3 суурьтай x нь тэгтэй тэнцүү болно. Эндээс логарифм 3 суурьтай x нь тэнцүү тэг гэдэг маань логарифмын чанараасаар 3 суурьтай 3-ын тэг зэрэгт болно. Харин логарифм 3 суурьтай x-ийн хасах нэг маань логарифм 3 суурьтай 3-ын хасах нэг зэрэгт болно. За эндээс логарифмын суурь нь тэнцэж байгаа учраас логарифмын доорх тоонууд нь тэнцээд 3 суурьтай x тэнцүү 3 суурьтай тэг маань x тэнцүү 1 x тэнцүү 3 суурьтай хасах нэг маань x тэнцүү 3-ны нэгтэй тэнцэж байгаа. За ингээд энэ хоёр тооны маань шийдүүдийн маань нийлбэр нь болохоор 3-ны 4 гарах нэ. За энэ бодлогон дээр ямар алдаа гарсан бэ гэхээр бодлогынхаа асуултыг гүйцэд уншаагүй тэгштгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол гэснийг бол дутуу уншснаас шийдүүдээ гарч ирэхээр нь шийдүүд нь бол энэ дасгал даалгавар дотор өгөгдсөн байсан учраас шийдийг дугуйсан байж магадгүй юм тийм ээ. За мөн энэ дээр анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр логарифмын тэгшгэлийг бодохдоо тодорхойлох мужаа заавал эхэлж тооцох ёстой. Дараагийн сурагчдын хангалтгүй гүйцэтгсэн дасгал даалгавар бол 29 дугаар даалгавар байгаа. За геометри агуулгын
бодлого. А цэг нь хасах 1, хасах 5, 6, хасах 5, Б цэг нь 7, 2, 1 цэгүүдийн хувьд А, Б хэрчмийг 1, 5 харьцаагаар хуваах С цэгийн координат нь X, Y, Z бол X, Y, Z 3-ын үр дүрийг ол гэсэн юм бодлого байна. За энэ дээр бол юуг анхаарах ёстой вэ гэхлээр багш нь яг хэмжээгээр нь зурсан байгаа А, Б хэрчим дээрээ С цэгийг авахдаа 5 1-ийн харьцаатай. А, С 1 хэсэг, Б, С 5 хэсэг. За тэгэхээр А, С хэрчмийн хэмжээ 5-аар үржүүлэхэд Б, С хэрчимтэйгээ тэнцэнэ гэдгийг эхлээд ойлгох ёстой. За дараа нь багш нь вектор болгосон байна. А, С векторыг 5-аар үржүүлэхэд тийм ээ А, С векторыг 5-аар үржүүлээд тэгээд Б, С векторыг нэмэхэд бол эндээс эсрэг чиглэлтэй векторууд, тэнцүү векторуудын нийлбэр нь бол тэг болох ёстой гэдэг бас энэ дүрмээр бол тэгтээ тэнцэж байгаа. За ингээд бүгдээрээ А, С векторын координатыг олъё. За А, С векторын координатыг олохдоо төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координатыг хасаад олохлоор А, С векторын координат нь X дээр нэмэх нь 5, Y-гээс хасах нь 6, Z дээр нэмэх нь 5 болж байгаа. За энийг 5-аар үржүүлэхээр векторыг тоогоор үржүүлэх дүрмээр бол үржүүлэхээр 5x дээр нэмэх нь 25, 5y-гээс хасах нь 30, 5z дээр нэмэх нь 25 гарч байгаа. За дараа нь VC вектор болно. За VC векторын координат маань VC векторын координатыг мөн өмнөх бодлого бодсонтой адилаар төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координата хасгаар x-ээс хасах нь 7, y-гээс хасах нь 2, z-ээс хасах нь 1 болно. Эндээс эдгээр хоёр векторуудын нийлбэрийг олохоор 6x дээр нэмэх нь 18, 6y-гээс хасах нь 32, 6z дээр нэмэх нь 24 гарах бөгөөд энэ маань тэг вектортэй тэнцэх учраас координатууд нь харгалзан тэнцэнэ. Эндээс бол дараах тэгштгэл үүсэж байгаа. За эндээс бол 6x дээр нэмэх нь 18 тэнцүү тэг, 6y-гээс хасах нь 32 тэнцүү тэг. За 6z дээр нэмэх нь 24 тэнцүү тэг. За эндээс бол x, y, z-тэй болохоор x нь тэнцүү хасах 3, y нь тэнцүү 3-ны 16, z нь тэнцүү хасах 4 буюу эндээс үржүүр нь 64 гарах нэ. За энэ бодлогон дээр бодлогыг хамгийн хялбар болгож байгаа, амархан болгож байгаа зүйл юу вэ гэхээр вектор, тийм ээ? Векторыг ашиглаж бодох юм бол уг бодлого нь хялбар болно. 3 дугаар бодлого x1 дээр нэмэх нь x2, нэмэх нь x3 тэнцүү 6 тэгштгэлийн сөрөгөж бүхэл тоон шийдийн тоог олоорой. Натурал тоо гэдэг нь бол аливаа эмсийг дистугаарлаж тоолдог тоог бол натурал тоогийн сөрөгөж бүхэл тоо бол тэг 1 гээд явдаг байгаа. За ингээд нэгдүгээрт нь энэ бодлогыг бол давталттай хэсэглэлээр 3-аас C3-аас 6-гаар давталттай хэсгэлээр бодож болно. Өөрөөр хэлэх юм бол x1 дээр нэмэх нь x2 нэмэх нь x3 тэнцүү 6 гэдэг нь 6 бол 6 шиг нэгийн тоо гэж ойлгоод за тэгээд 3 ялгаатай хайрцагт 6 ижлэхэн зүйлийг хийх боломжийн тоо гэж үзээд эндээс бол C3-аас 6 давталтайгаар сонгох хэсгэлэл гэж үзэж байгаа юм. За энэ дээр бол давталтай хэсгэлийн томьёогоор за 6 дээр C6 дээр нэмэх нь 3-аас хасах 1-ээс 6-аар авсан хэсгэлэл нь C6-аас 8-аас 6-тай тэнцэнэ. За дараагийн арга нь бол энэ тэгштгэлийн сөрөг бүхэл тоон шийдийг олгосон учраас тэг байж болно гэсэн санааг агуулж байгаа юм. Тэгэхээр энэ дээр x1, x2 нь тэг хамгийн ихтэй л 2 тэг байж болно. x1, x2 нь тэг байхад x3 нь 6 байж болно. Жишээн дээр ингэж авч үзсэн байгаа. Тэгэхээр 2 нь тэг байжхаар 6 гэдэг нь бол 6 шиг нэгэн тоо. Тэгэхээр энэ дээр нийтдээ 8 элементтэй болчихж байгаа. Тэгэхээр 8 элементээс төлөөг 2 хүрээхээр 3 хэсэг болдогтой адилхан 2 зураас татгаар 3 хэсэг болоод энэ нь бол x1 2-ын эхний зураасын урдлын тэг бол x1-ийн шийд. За 2 дахь зураасын 3 нэг нь бол 2 дугаар x2-ын шийд. Тэгээд 3 дахь одоо хэсэг нь бол x3-ын шийд гэж үзэж болно гэж энэ жишээгээр тайлбарлаж байгаа юм л да. За дараагийн зураас таталт нь бол нэгдүгээр x1 нь 1, x2 нь 4, за x3 нь 1 гэсэн үг. Ингэж үзэх юм бол 8 төрлийн 8 зүйлийг 2 зураас татаад 3 хуваах боломжтой тоо гэсэн үг. Тэгэхээр эндээс C
8-аас 2 буюу 28 гарна. Эндээс ямар дүгнэлтэнд хүрч ийн вэ гэхээр C8-аас 6, C8-аас 2 нь бол хоорондоо тэнцүү юм аа гэдгийг харж байна. За мөн энэ дээр бол өөрөөр яаж бодож болох байсан бэ гэвэл боломжийг тооцож бичээд бас бодож болох байсан. Дараагийн хангалтгүй гүйцэтгсэн дасгал даалбар бол 35 дугаар дасгал байсан. А цэгийн координат нь 321, Б цэгийн координат нь 213 цэгүүдийг дайрсан шулууны X-с хасах нь 3Y нэмэх нь 3Z тэнцүү 11 хавтгаатай огтлцох цэгийн координатыг олоо гэсэн ийм бодлого байсан. За энэ дээр бол бид нэр яах ёстой вэ гэхээр А, Б цэгүүдийг дайрсан шулууны тэгштгэл бичих шаардлагатай болж байгаа. За шулууны тэгштгэлийг бол 4 янзаар бичдэг. Тэгэхээр тухайн бодлогод аль тэгштгэл нь хэрэгтэй байна, тухайн хэлбэрийнхаа тэгштгэлийг бичнэ. Тэгэхээр бидэнд бол А, Б шулууны параметр тэгштгэл нь хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр бүгдээрээ А, Б шулууны параметр тэгштгэлийг бичье. За эндээс А, Б шулууны чиглүүлэгч вектор нь мөн өмнөх бодлоготой адилхан төгсгөлийн цэгийн координатаас эхлэлийн цэгийн координатыг хасаад хасах 1 2 гэсэн вектор гарч байгаа. За энэ вектор бол параметр тэгштгэлийн маань Т параметрын өмнөх коэффициентууд гэсэн үг. Тийм ээ. За энэ эдгээр коэффициентууд гэсэн үг. За А, Б шулууны параметрт тэгштгэлээ бичихтэй бүгдээрээ А цэг, Б цэг хоёрыг алийг ашиглаж болно. За эндээс бол би Б цэгийг ашиглаад за энд бичсэн байгаа. За ингээд X тэнцүү 2-аас хасах нь Т, Y тэнцүү 1-ээс хасах нь Т, Z тэнцүү 3 дээр нэмэх нь 2Т гэсэн А, Б шулууны параметр тэгштгэл гарч байгаа. За ингээд параметр тэгштгэлийн маань энэ тэгштгэл бол шулуун дээгүүр бүүж байгаа, шулуун дээр оршиж байгаа бүх цэгийг тодорхойлно. Иймээс хавтгаатай огтлцох цэгийг ч гэсэн тодорхойлно. Тэгвэл энэ цэгийн хавтгаатаар оршиж байгаа цэг нь бол тухайн хавтгаан тэгштгэл дээр орлуулж тавихад үнэн тэнцэл үүсгэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ параметр тэгштгэлийнхаа X-ийн оронд нь 2-аас хасах нь Т-гээ, Y-ийн оронд нь 1-ээс хасах нь Т-гээ. За Z-ийн оронд нь 3 дээр нэмэх нь 2Т-гээ орлуулах юм бол уг хавтгаан тэгшгэлийг үнэн байлгах хэрэгтэй. За эндээс Т тэнцүү 8-ны 3 гарч байгаа. За эндээс 8-ны 3-аа уг параметр тэгшгэл дээр орлуулах юм бол 8-ны 13, 8-ны 5, 4-ны 15 гэсэн цэг гарна. Энэ цэг маань бол уг хавтгаа дээр огтлцсон цэг болж байгаа юм. Уг хавтгаа дээр оршдог, уг шулуунтай огтлцож байгаа хавтгаан цэг болж байгаа гэсэн үг ээ. За ингээд зөв хариулт нь бол ямар хариулт байсан бэ гэхээр D хариулт байсан байна. За дараагийн бодлого. Дорж дулам нар 2 жил шоо орхиж тоглов. За хэрв унсан нүгнийх нь хэлбэр тэгш байх юм бол дорж хожно. За сондгоо байх юм бол дулам хожно. За нэгдүгээр асуулт 2 шоо хаяхад гарах үр дүн хэдв? За хоёрдугаар асуулт дорж хожих магадлал хэдв? За гуравдугаар асуулт дорж дулам хожсон бол шооны нүхний нийлбэр нь 7 байх магадлал хэдвэ гэсэн ийм 3 асуулт асуусан байсан. За нэгдүгээр асуултанд бүгдээрээ хариулъя. За нэгдүгээр асуулт бол үр дүн асууж байгаа. Үр дүн хамгийн бодлогын маань хамгийн чухал юм нь үр дүн. Үр дүн асуусан учраас бид нар нийлбэр нь тэгш байх үр дүнгийн тухай асууж байгаа учраас ийм 21 үр дүн үзүүлж байгаа тооцож бичих юм бол. За мөн үүнийг бол давталттай хэсэглэлээр бодох юм бол C6-аас 2-ыг давтаж сонгох боломж гэсэн үг. Тэгэхээр энэ маань 21 гарч байгаа юм. За ингээ хариу нэгдүгээр асуултын хариулт бол 21 байх нь байна. За хоёрдугаар асуулт бол доржийн хожих магадлал. За магадлалын хувьд бол өмнөх үр дүнгээ орхиод нийт 2 шоо орхих боломж маань бол 36. За тэндээс тал нь тэгш талан сондгоо байгаа шүү дээ. Тийм учраас доржийн хожих магадлал бол 2-1 болно гэсэн үг. За дулмын хожих боломж ч гэсэн магадлал ч гэсэн 2-1. Яагаад гэвэл энэ дээр 36 2 шоо орхиход ижил байх ялгаатай байсан ч нийт 36 ижил үзэгдлийг үзүүлнэ. За энэ дээр бас дахин нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 2. За энэ үзэгдлийн илрэх боломж нь
нэг дээр нэмэх нь 2 үзэгдэл илэрх боломжоос 2 дахин бага гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ дээр бол дулмын хожих магадлалч 2-1, доржийн хожих магадлалч 2-1 байгаа юм. За тэгвэл 3 дугаар асуулт бол дулам хоцсон гэхдээ шооных нь нүхний нийлбэр нь 7 гэж байгаа юм. За энэ дээр бол доржийн хожих магадлалыг А-гаар тэмдэглэсэн, А үзэгдлээр нэрлсэн, дулмын хожих үзэгдлийг бол Б үзэгдлээр, за тэгээд шооных нь нүхний нийлбэрийг 7 байх үзэгдлийг бол C-гээр тэмдэглэсэн. Тэгэхээр ингээд Б үзэгдэл явагдсан байхад С үзэгдэл явагдсан байх магадлал нь бол дулам хожих магадлал 2-1 буюу 36.18. Дээрэс нь буусан шооны нүднийх нь нийлбэр 7 байх үзэгдэл нь бол 6. Өөрөөр хэлэх юм бол эндээс 7 байх үзэгдэл бол энэ 3 үзэгдэл байгаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ 3 үзэгдэл маань яагаад тэгэхээр байр солих үзэгдэлтэйгээ нийлээд нийт 6 англи үзэгдлийг үзүүлж байгаа юм. Тэгэхээр энд бол 36.18 буюу 3-1 магадaltaй байх нэ. Геометри агуулгын бодлого байгаа. А, Б, С 3-ны талууд А, Б-ийн тэнцүү 5, Б, С-ийн тэнцүү 7. За косинус альфа А өнцгийн косинус нь бол 5-1 за гэж өгсөн. За тэгээд дараах зүйлсийг олох нь. Нэгдүгээрт нь бол АС тал нь хэд вэ гэж асуусан. За тэгэхээр эндээс бол юу вэ гэхээр А оройдох үнцгийг өгсөн байгаа юм. А оройдох үнцэг. Тэгэхээр А оройдох үнцэг өгсөн учраас яах вэ гэхээр BC талыг ашиглаад за энэ BC талыг ашиглаж бид нар яах ёстой косинусын теорем бичнэ. Тэгвэл BC-ийн 7 юм чинь BC-ийн 7 учраас BC 7-гийн квадрат тэнцүү AC-гийн квадрат AC AB2 нь бол хажуу тал нь тэгэхээр AC-гийн квадрат дээр нэмэх нь 5-ийн квадрат хасах нь 2 AC үржих нь 5 үржих нь за эндээс нөгөө А өнцгийн косинус тийм ээ А өнцгийн косинус авчина. За ингээ А өнцгийн косинус нь 5-1 гэдээ өгсөн учраас түүнийг орлуулад квадрат хэртгийг бодоход AC нь 5 4 гарч байгаа юм. За тэгээд дараагийн зүйл нь олох ёстой зүйл нь SABC-г олох гэсэн. За SABC нь бол AC тал AB талыг олчихсан мэдэгдэж байгаа учраас хамгийн хэлбэр олох арга бол хоёр тал хоорондох үнцгийн синусыг 2-т бож олсон хэлбэр. Эндээс ингээд 4 үржих нь 5 синус альфа хуваах нь 2 гэж олвол хэлбэр гэсэн. За энэ дээр синус альфа нь өгөөдөгөө косинус альфа нь л өгсөн. Тэгэхээр косинус альфа олохын тулд синус альфа олохын тулд косинус альфа үндсэн адилтгалтаараа тавиад олоход эндээс синус альфа нь бол 5-ны 2 язгуур дээр 6 гарч байгаа. За ингээд энийг ашиглаад бүгдээрээ талбайгаа олчих юм бол эндээс талбай маань юу гэж гарч байна вэ гэхээр 4 язгуур дээр 6 гарч. За дараагийн олох зүйл нь бол жижиг эрийг буюу багцсан тойргийн радиусыг олно. За багцсан тойргийн радиусыг олохдоо бид нар энэ томьёог мэднэ. S-ийг байх нь периметрийн хагас. За S нь 4 язгуур дээр 6 гэдээ өгсөн. 3 тал нь мэдэгдэж байгаа учраас 3 талаа нэмээд 2 туваачаар 8. Эндээс жижиг эр нь 2-ны язгуур дээр 6 гарч байгаа. За том эрийг шууд синусийн теоремчид бас олчиж болно. За мөн талбайгаа ашиглаад 3 талыг 4S-тэй хуваагаад ч олсон болно. За тэг яг энэ дээр бол 3 тал нь өгөгдсөн учраас 3 талыг 4S-тэй хуваагаад олоход бол том эр нь ингэж гарсан байна. За ингээд том эр нь бол 4 язгуур дээр 6-ны 35 гарч байгаа. 3 дугаар асуулт олох зүйл нь багтсан ба багтаасан тойргуудын харьцааг олох. Тэгэхээр жижиг эр нь 2-ны язгуур дээр 6, том эр нь 4 язгуур дээр 6-ны 35. За эдгээр харьцаан дээрээс бол 35-ны 12 гарсан байна. Дараагийн асуултанд хариулъя. Дараагийн асуулт А оройгоос татсан AL бисектрисийг ол гэсэн. За бисектрисийг косинусын теорем бичиж системлээд олжиж болно тийм ээ. За тэгэхээр энэ багш нь бол тэгж олоогүй. За энэ дээр яаж болсон бэ гэхээр AF буюу AC талын багцсан тойргийн шүргсэн F цэгээр тэмдэглээд AF-ийг олсон. За AF-ийг бол нэг цэгээс татсан шүргчүүд тэнцүү гэдгийг өгөөд олцохоор 1 гэд гараад ирж байгаа юм. За тэгэхээр энэ дээр OF-ийн жижигээр 2-ны язгуур дээр 6. Эндээс AOF гурвалжин дээр Пифагорын теорем бичвэл AO нь 2-ны язгуур дээр 10 гарна. Гурвалжин ALC-ийн хувьд CO бол бисектрис тул
ACL гурвалжин дээр бисектрисийн чанар бичээд эндээсээ OL-ийг олохоор 18-ны 7 язгуурдаар 10 гарна. За яг тэгэхээр энэ дээр AC4 гэдэг үг олцсон. AO-г бол бас олцсон байгаа. За AO чинь сая Пикорийн теорем бичээд 2-ны язгуурдаар 10 гэдээ олсон. CL-ийг ABC гурвалжны AL бисектрисийг ашиглаад 9-ний 28 гэж олж болно. Эндээс тэгэхээр OL нь олдож байгаа юм. За эндээс AL бисектрис маань AO дээр OL-ийг нэмээд гарна гэдгээр бол 9-ний 8 язгуурдаар 10 гэж гарах нэ. За дараагийн бодлого 2-ын 4. f от x тэнцүү 2x квадрат дээр нэмэх нь 1 нь x нь нэгээс бага уу тэнцүү байхад 2x квадрат дээр нэмэх нь 1 x нь нэгээс их байхад 4-өөс асах нь x функц өгөгдсөн. За нэгдүгээр асуулт f от 0 дээр нэмэх нь f от 1 f от 2 нь хэдвэ гэж асуусан байна. За энд юуг анхаарах вэ гэхээр нэгээс их бага гэдгийг анхаарна тийм ээ. За аргумент нь нэгээс бага байхад 2x квадрат дээр нэмэх нь 1 дээр орлуулах ёстой учраас f0 f1 нь 2x квадрат дээр нэмэх нь 1 дээр орлуулад 1 3 гарна. f2 нь бол x нь нэгээс их тохиолдолд орлуулна. Тэгэхээр 4-өөс асах нь 2 тэнцүү 2 болно. Эндээс эдгээрийн нийлбэр нь 6 гарна. За 2 дугаар асуулт нь. Интеграл 1-ээс 0-оос 2 гэж байгаа юм. Тэгэхээр 0-оос 2 дунд 0-оос 2 завсарт бол 1 оршино. Тиймээс 2 завсарт бодох шаардлагатай. Өөрөөр хэлбэл 0-оос 1 завсарт 2x квадрат дээр нэмэх нь 1 dx харин 1-ээс 2 завсартаа бол 4-өөс асах нь x dx-ийг бодоод ингээд 6-ны 25 гарна. За 3 дугаар асуулт нь f от x тэнцүү тэгтгэлийн шийд хэдвэ гэж асуусан. Тэгэхээр энэ дээр бол 2x квадрат дээр нэмэх нь 1-ийг тэгтээ тэнцэх утга байхгүй. Бодиттой талбар дээр бол шийдгүү. За 4-өөс асах нь x тэнцүү тэг үед бол x тэнцүү 4 гэсэн шийд гарч байгаа юм. За 4-р асуулт. 4-р асуулт g от a тэнцүү 0-оос a f от x dx гэсэн интегралийн функцийн максимум утгыг олгосон ийм бодлого байгаа. За энэ дээр юуг анхаарах вэ гэхээр а нэгээс их юм уу бага юм уу гэдэг асуудал гарч ирнэ тийм ээ. За нэгээс бага тохиолдолд бодоход бол бодиттой одоо тийм талбар дээр шийдгүү гарч байгаа. Тийм учраас аагаа нэгээс их үед бодохоор энд 2 завсарт бодох шаардлага гарч ирж байгаа юм. За ингээд уг 2 завсарт бодоход дараах квадрат функц гарч ирнэ. За энэ квадрат функцээс уламжлал аваад энэ квадрат функцээсээ уламжлал авахаар g от штрих-а нь хасгаа нэмэх нь 4. За эндээс a тэнцүү 4 буюу энэ нь маань максимумын цэг байгаа. За ингээ максимумын цэгээ анх олсон g от a функц дээр орлуулахаар 6-ны 37 гэсэн утга гарч байгаа юм аа. За энэ функц дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр уг функцийн тодорхойлогдох мөч нэгээс их нэгээс бага гэсэн энэ нөхцөл бол гол анхаарах зүйл нь байсан. За цааш анхаарах зүйл. Агуулгын хувьд уламжлал интеграл логарифм сэдвээ дахин баттгах. За стандарт агуулга тийм ээ. Энэ бол стандарт агуулга шүү дээ. За сонгоны агуулгаас бол тригонометр, октруудах вектор, комбинаторик, магадлал сэдвүүдийг дахин судлах, эсвэл судалсан бол дахин судлах, за судлаагүй бол судлах шаардлагатай гэж үзлээ. За хэрэглэх ойлгох түвшний даалгаврыг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж харлаа. За энэ дасгал одоо шалгалт маань бол нийтдээ 40 дасгал даалгавартай байна. Тэгэхээр 40 дасгал даалгаврын дөнгөж одоо цөөхөн эдэн даалгаврыг л та бүхэнд ингээд тайлбарлаж өглөө. За тэгэхээр хүүхд болгон харилцан адилгүй дасгал даалгаврыг гүйцэтгсэн учраас чадаагүй болгоос зөндөө байгаа. За тэдгээр бодлогуудаа бол багшаасаа, найз нөхдөсөө асууж судлаарай. Ойлгосон агуулга мөн мэдлэг цэгмийн хичээлүүдийг үзээд баттгаж болно. За дараагийн сорилттой энэхүү сорилт авсан амжилтаа баттгах ахиулахыг бас та бүхнээсээ хүсье. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.